Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа дотрын анагаахын тэнхимийн дэргэдэх кардиологч клубээс та бүхэндээ ренийн ангидинзын альдостерон тогтолцоо гэх сэдвт хичээлийг бэлтгэн хүргэж байна. Бөөрийн гаралтай даралт ихсэлтийн эмгэг жамыг ойлгож эмчлэхийн тулд ренийн ангидинзын альдостерон тогтолцоо буюу РАС-ыг ойлгож мэдэх хэрэгтэй юм. РАС гэдэг нь хүний биеийн шивний тэнцвэрт байдал болон цусны даралтыг зохицуулдаг дааврын тогтолцоог хэлдэг. Бөөрийн цусаа хангамж буурснаар бөөрнөөс ренин ялгарх бөгөөд ангидинзиногенийг ангидинзин 1 болон хувиргадаг. Ангидинзин 1 нь ангидинзинийг хувиргагч ферментийн тусламжтайгаар ангидинзин 2 болон хувирдаг. Ангидинзин 2 нь захын цусны эсэргүүцлийг нэмэгдүүлэх болон эргэлдэх цусны хэмжээг ихсгэх гэсэн хоёр ерөнхий замаар артерийн даралтыг ихсгдэг байна. Ренин ангиотензин альдостерон тогтолцоог дэлгэрэнгүй авч үзье. Ангиотензиноген. Энэ нь ангиотензин 1-ийн урдл бодис бөгөөд элгэний одлог хэсүүдээс ялгарч цусанд ордог. Альфа 2 глобулин байдалтай байдаг энэхүү бодис нь нийт 452 амин хүчлээс тогтдог ба эхний 12 амин хүчил нь идэвхтэй хэлбэртэй байдаг. Ренин үүний эхний 10 амин хүчлийг нь тасалж ангиотензин 1 болон хувиргадаг. Ренин бөөрийн юкстагломерул аппаратнаас ялгардаг. Юкстагломерул аппарат гэдэг нь бөөрийн түүдгэнзэр рүү орох артериол болон гарах артериол мөн бөөрийн холын тахир согүнзэр буюу дистал согүнзрийн макула дензагийн хэсүүдээс тогтох бүртлийг хэлнэ. Цусны даралт буурах, цусны эзлэхүүн багасах, цусны дах натрийн ионы концентрац буурахыг макула дензагийн хэсүүд мэдэрснээр юкстагломерул хэсүүдээс ренины ялгаралт ихсдэг байна. Харин цусны даралт өсөх, цусны эзлэхүүн нэмэгдэх, цусан дах натрийн ионы концентрац ихсэх нь ренины ялгарлтыг бууруулна. Ренин нь юкстагломерул хэсгийн дотор боловсрдог ба хамгийн анх үүсэхдээ препроренин гэсэн байдалтай үүсдэг ба проренин болж хувирдаг. Проренин нь Golgi аппаратанд ирж хоримтлагтаад эндээс уутлагдан гардаг. Уутлагдан гарахдаа зарим нь протогранулуудыг агуулдаг бөгөөд протогранул агуулсан проренинууд нь прокомертазокатавсины нөлөөгөөр ренин болон хувирж идэвхцэн ренин байдалтайгаар цуснд гардаг. Харин протогранул агуулаагүй проренинууд нь идэвхгүй ренин байдалтайгаар цуснд ордог байна. Ангиотензин 1 ангиотензиноген нь ренины тусламжлаар ангиотензин 1 болон хувирдаг. Ангиотензин 10 амин хүчлээс тогтох уурга бөгөөд ангиотензин хувиргагч ферментийн нөлөөгөөр 8 амин хүчлээс тогтох ангиотензин 2 болж хувирна. Ангиотензин хувиргагч фермент энэ нь судасны эндотел хэсүүдээс ялгардаг бөгөөд уушгины капилляр судсын эндотел хэсүүдээс хамгийн их ялгардаг фермент юм. Ангиотензин 2 ангиотензин хувиргагч ферментийн нөлөөгөөр ангиотензин 1-ээс үүссэн ангиотензин 2 нь захын судасны эсэргүүцлийг өөрчлөх, бөөрийн үйл ажиллагааны өөрчлөлт, зүрх судасны үйл ажиллагааны өөрчлөлт гэсэн 3 үндсэн чиглэлээр үйлчлэлээ үзүүлдэг. Захын судасны эсэргүүцлийн өөрчлөлт энэ нь судасыг шууд хашаах, норадреналин нейротрансмиттерийн ялгарлтыг хэсгэх, симпатик мэдрэлийг идэвхжүүлнэ. Бөөрийн дээд булчирхайн тархилыг давхраас гитхол аминуудын ялгарлтыг хэсгэнэ. Үүнийг артерийн даралтыг хэсгэх хурдан хариу урал гэж хэлнэ. Бөөрийн үйл ажиллагааны өөрчлөлт. Энэ нь проксимал тахир сувгэнцэрт натрийн ионы эргэн шимтгэлтийг нэмэгдүүлнэ, альдостерон дааврын ялгарлтыг нэмэгдүүлнэ, бөөрийн гемодинамикийн өөрчлөлт буюу судсыг агшаана. Үүнийг артерийн даралтыг хэсгэх удаан хариу урал гэж хэлнэ. Зүрх судасны үйл ажиллагаанд яаж нөлөөлөх вэ гэвэл эсийн өсөлтийг сөдөөнд гемодинамикийг өөрчилнө. Ингэхдээ зүрхний агшилтын өмнөх болон дараах эзлэгүүнийг нэмэгдүүлнэ, судасны хананы чангалыг нэмэгдүүлнэ. Үүний үр дүнд зүрхний гипертрофи болон судасны бүтцийн өөрчлөлт явагддаг. Энэ механизмыг дэлгэрэнгүй авч үзье. Эсийн гадаргуу дээр байх ангиотензины рецепторээр ангиотензин 2 нь ирж холбогдсноор G уурга болон GQ уурга итгэжинэ. G уурга итгэснээр митохондроос стероид нийлэгжиж альдостерон даавар үйлдвэрлэгдэнэ. GQ уурга нь фосфолипаза C ферментийг идэвхжүүлж энэ нь фосфатил иноцитол 4,5-B фосфат буюу PIP 2-ыг иноцитол фосфат 3 буюу IP3 диацетилглицерол болгон задлана. Иноцитол фосфат 3 буюу IP3 нь эндоплазмын толгоос кальци ион чөлөөлөгдөхийг хэсэгдэг бөгөөд кальци ион чөлөөлөгдснөөр цуцны гүлгэр булчингийн миофиламентууд агшснаар суц агшдаг. Мөн шүүлийн мөхлгөөс гитхол аминуудыг чөлөөлдөг.
За мөн ангиотензин 2 нь ангиотензин рецепторт холбогдсноор фосфолипаза А2 ферментийг идэвхжүүлдэг. Фосфолипаза А2 фермент нь фосфатил холиныг арахидоны хүчил болон лизофосфатил холин болгон задалдаг. Арахидоны хүчлээс простагландин үүсдэг бөгөөд простагландин цуснд ихснээр үргэслийн медиаторуудыг дуудаж үргэслийн үйл явцыг өдөөгдөг бөгөөд эсийн пролиферацийг нэмэгдүүлдэг. Үүний үр дүнд судасны бүтцийн өөрчлөлт болдог. За ангиотензин 2 нь эсийн дотор буюу бөөмийн гадаргуу дээр байх ангиотензин рецептортой холбогдсноор генийн транскрипт бүрэн трансляцийг өдөөж мэдээллийн рентгенхээр үйлдвэрлэдэг. Ингэснээр уурга нийлэгжилд итгэжиж өслийн факторууд ялгарна. Үүний үр дүнд бүтцийн уургууд ихээр ялгарч эсийн өслийг сөдөөно. Ингэснээр зүрхний гипертрофи болон судасны бүтцийн өөрчлөлт явагдана. За альдостерон даавар. Ангиотензин 2 нь судасыг шууд агшихаас гадна бөөрийн дээд булчиргаан холцлог давхаргаас альдостерон даавар ялгарлтыг нэмэгдүүлдэг. Мөн өнчийн тархинаас адренокортикотрофин даавар ялгарлтыг нэмэгдүүлдэг байна. Адренокортикотрофин даавар нэмэгдснээр кортикоид дааврууд болон альдостерон дааврын хэмжээ нэмэгдэнэ. Альдостерон дааврын хэмжээ цуснд нэмэгдснээр бөөрөнд натрийн ионы эргэн шимэгдэлт нэмэгдэнэ. Натрийн ионы концентрат цуснд ихснээр усны эргэн шимэгдэлт нэмэгдэж биед эргэлдэх цусны хэмжээ ихсэж артерийн даралт ихснэ. За рас нь цусны даралтыг зохицуулна гэсэн. Цусны даралт гэдэг нь зүрхний гаралтын эзлэгэн болон захын судасны эсрэгүүцлээр тодорхойлогддог. За рас систем идэвхжснээр ангиотензины нөлөөгөөр суд захшид захын судасны эсрэгүүцэл нэмэгдэнэ. Мөн симпатик мэдрэл идэвхжинэ. Үүний үр дүнд судас агшин мөн зүрхний цохилт түргэсэн. Ингэснээр зүрхний гаралтын эзлэгэн нэмэгддэг байна. За альдостероны нөлөөгөөр бөөрөнд эрсцийн эргэн шимэгдэлт нэмэгдэж ашиглалтын өмнөх эзлэгөө нэмэгдснээр мөн зүрхний гаралтын эзлэгөө өсөж цусны даралт ихснэ. За дээр ярьсан бүх зүйлээ нэгтгэн дүгнэж ярих юм бол бөөрийн түүтгэнцэрт байх юкстогломерул аппаратны макулодензагийн эсүүд нь артерийн даралт буурах, эргэлдэх цусны хэмжээ багасах, цуснд натрийн ионы концентрат багасныг мэдрээд юкстогломерулын эсүүдээс ренины ялгарлалт ихсэн. Ренин цуснд орсноор илгнээс ялгардаг ангиотензиноген буюу альфа 2 глобулиныг ангиотензин 1 болгон хуургадаг. Ангиотензин 1 нь уушгины капилляр судасны эндотелийн эсүүдээс ялгардаг ангиотензин хувиргач ферментийн нөлөөгөөр ангиотензин 2 болон хуурдаг. Ангиотензин 2 нь хэд хэдэн үйлчлэлтэй бөгөөд энэ нь судасыг шууд агшааж захын судасны эсрэгүүцлийг нэмэгдүүлж даралтыг хэсгэнэ. Бөөрийн дээд булчиргаан холцлог давхаргаас альдостерон дааврын ялгалтыг нэмэгдүүлдэг. Өнчин тархинаас адренокортикотрофин дааврын чөлөөлөлтийг хэсэгдэг. Мөн өнчин тархины хойд хэлтрээс антидиуретик даавар буюу шээ сорих дааврын ялгалтыг нэмэгдүүлнэ. Цанхын төвийг бас цочроодог байна. Цанхын төв цочрсноор хүн гаднаас авах шингэний хэмжээгээ нэмэгдүүлнэ. Харин антидиуретик даавар нэмэгдснээр усны эргэн шимэгдэлт ихсэж, эргэлдэх цусны хэмжээ ихсэж, даралт ихсдэг байна. Ингээд бидний энэ удаагийн хичээл туслаа. Анхаарал хандуулсанд баярлалаа.